Сайн уу, энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол яг өмнө нь хийдэг байсан бичлэгээ бодвол арай өөрөөр нэг бичлэг хийхээр боллоо. За энэ юу вэ гэхээр би сая мөрөөдлөө томруул гэдэг нэртэй тийм сургалт лекцэнд очиж суучаад ирлээ. За энэ лекц минь бол инфлюенсер мөнх тэмбэрэл гээд залуугийн тийм бичлэг гинэ сургалт байгаа. За хүний нөөцийн академийн зохион байгуулж байгаа. За тэгээд энэ сургалтын дээр юуны тухай ярьсан бэ гэхээр за энэ хүн болвол бизнесийн удирдлагаар тэгээд leadership minus дээр чиглэлээр сурсан. Дээрээс нь human буюу хүн судлалаар суралцсан 23 жилийн туршлагатай ийм хүн юм байна. Тэгээд нэг хүн одоо зоригтой байх юм бол бүхэл бүтэн улсыг бүтээж болт юм а гэдгийг Дубай буюу одоо шинэ улс Дубай ч одоо улс үлээ. Тэгээд тэрийг одоо үүсгэн байгуулсан хүний жишээ авч ярьсан. Тэгээд 50 жил болж байгаа улс юм байна. Тэгээд нийггүй хүний үзэл бодлоор зорилгоор ийм олон зүйлийг бүтээж болдог. Тэгтээ бид нар өөртөө итгэдэггүй. Бидний дотор хязгааргүй хүч байгаа. Тэр хүчийг ингээ ашиглаад өөрийнхөө зорилго мөрөөдөл тэр гой зүйлүүдийг бол хийхээр зориглож чаддгүй гэсэн утга санааг илэрхийлсэн. За тэгээд хэдэн настай хүн гэдгийг сайн мэдэхгүй ямар ч лээсэн 2010 он хүртэл одоо муйсын одоо багш байсан юм байна. За бизнесийн удирдлагын чиглэлээр одоо багшилдаг байж байгаа. За тэгээд өөрөө бизнесийн удирдлагыг хэрхэн яаж хийх вэ гэдгийг заадаг багш байж өөрөө бизнес удирд үзээгүй юм байна гэдэг мэдрэмж төрөөд тэгээд өөрийн гэсэн бизнесээ эхлүүлсэн юм байна. Тэгээд ерөөсөө чадахгүй байсан. Тэгээ алдаа дутагдлууд их гарч исэн. Одоо тийм яг цагаад тулаад амьдрал дээр ингээ хэрэгжүүлэхэд хэцүү юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ эндээс үзэх юм бол хүн мэддэг байж болно. Мэдлэг мэдээлэл авсан байж болно. Гэхдээ яг амьдралдаа хэрэгжүүлдэг хүн үү гэдгийг бол ялгаж салах хэрэгтэй гэдгийг дурдсан. Дээрэс нь та нар ч гэсэн маш их зүйл мэддэг бах. Магадгүй та нарын яриаг сонсоод үнэхээр ухаантай юм аа, үнэхээр мундаг юм аа гэдэг бодол төрж магадгүй. Гэхдээ та нар яг ярьдаг шиг амьдрч чаддгүй гэдгийг бидэрт бол сануулсан. Тэгээд цаг хугацаа гэдэг бол одоо биднэрт ирсэн хамгийн том бэлэг. Тэгээ энэ цаг хугацааг ашиглаад одоо өөрийнхөө тэр хиймээр байгаа зүйлүүдээ хийж эхлээрэй гэж хэлсэн. Тэгээд маш олон 8 жилийн турш маш олон алдаа оноотой бизнесүүдийг хийгээд тэгээд одоо туршлагуудыг хөрөнгөлөөсөн учраас өнөөдөр одоо тэр одоо олон жилийн туршлагыг та бүхэндээ над чиг бити алдаасаа гэсэн үднэс бол тайлбарлсан. За тэгээд өөрийнхөө одоо ингэдэм байна л да. Хүмүүсийг бол бид нар бол айгүй сайн шүүж чаднаа. За ийм байна, чи байна. Чиний үүс ийм онцгой байна. Чиний шүд ийм байна, нүд ийм байна гэж шүүмжилж чаддаг. Гэхдээ бид нар яг тэр алдаа дутагдлыг өөр дээрээ тусгаж авдаггүй юм байна. Тэгэхээр өөр дээрээ тусгаж авч өөрийгөө сайжруулж хөгжүүлж байгаарай гэж хэлсэн. Одоо жишээлбэл хүн ингээд хараад ирүүл хэлээл хэрэлдээд ах юм бол би юу н хэрэлддэг хүн мөн үү? Би хэрэлдчихдэг билүү? Хүнд муухай хэлдэг билүү гэж өөрлөгөө өнгөж хандаарай гэж хэлсэн байгаа. Тэгээд бусад хүмүүсийг өөрчлөх гэж за энэ хүнийг сайн хүн болоосай, энэ хүн зоригтой болоосай гэж хичээх бол хамгийн буруу юм аа. Тэхийн оронд та өөрийгөө өөрчилж үлгэр дуурайл үзүүлэх юм бол маш үр дүнтэй бусад хүмүүс дагаж өөрчлөгдөж эхэлдэг гэдэг энэ санааг ярьж байлаа. Энтэй бол санал нэг байна. Бид нар гэр бүлтэй ч юм уу найз нөхдөд хин нэгэн хүнийг ингээл за ингээд ухаарчаасаа сайхан амьдарчаасаа гэж үнэхээр хүсдэг боловч яг цагаа тулахад бол бид нар бол өөрчилж чаддаггүй. Тийм учраас тэрэнд хамаг цагаа үрж яхаар өөртөө анхаараа өөрийнхөө бие галбиртаа анхаарад өөрийнхөө хооллолтон дээр өөрийнхөө мэдлэг ур чадвартан дээр анхаарах юм бол илүү ашигтай болж таарах нэ. За тэгээд хүн ямар ч хүн төгс байхыг хүсдэг гинэ.
Тэгээ төгс байхыг хүсдэг нийгэм ч гэсэн одоо хүнийг төгс байхыг шаарддаг. За тэгээд бид нар төгс биш гэдгээ ойлгодгоо гинэ. Тэгэхээр төгс биш гэдгээ ойлгодгоо, дээрэс нь төгс биш байж болно гэдгийг бас хүлээн зөвшөөрч чаддаггүй гинэ. Тэгэхээр хүмүүс төгс болохын тулд яадаг вэ гэхээр худлаа ярьдаг гинэ. Чаддаггүй ээжж би наадах чинь чаднаа тий. Худлаа ярьдаг гэж би үнэхээр үний ярьдаг хүн. Шудраг биш байж би шудраг хүн гэдэг ч юм уу. Тэгэхээр төгс хүн гэж байхгүй, төгс худлаа ярьдаг хүн гэж байдаг гинэ. Тэгэхээр хүн төгс харагдахын тулд төгс биш гэдгээ мэдхээрээ ичээд нуугаад далдалдаг байна. Тэгээ би бодсон л да энэ хулгай хийдэг, луурддаг хүнийг одоо ингэж амьдралыг сүрүүлдэг хүмүүс юу боддог болоо гэхэд тэрийг мэдчихвээ те, хүмүүс намайг алдаа оноотойг минь мэдчихвээ гэсэндээ маш их тогтургүй, айцтай амьдардаг гэдгийг ойлгосон. Тийм учраас хүн үйлдэл нэг бүр нь аль болох зөв байгаад тэр зөвдөө сэтгэл хангалуун өөртөө ихтэй байх нь чухал юм байна гэдэг ухаарлыг авч ирсэн. Яг энтэй төстэй санагцсан. Тэгэхээр би үнэн байснараа миний сэтгэл санаа амар ахгүй юу? Тэ? Тэгээд үнэн байгаагаараа гарч ирснээрээ хүмүүс шүүмжилж эхэлнэ. Мэдээж таалагдахгүй. Яг л төгс биш учраас тий. Магадгүй миний бичлэгүүд таалагддаггүй хүмүүс байж болно шүү дээ тий. Түүнхээр таалагдахгүй бол тэрийг нь хараад би чинь ийм юм биш үү, тийм юм биш үү гэдэг дүнэлтээ хийгээд сайжруулах уу яах вэ гэдгээ шийдэж болох нэ. Тэгэхээр хүмүүс яг өөрийнхөө жинхэнэ төрхийг нуудаг гэдгийг бас тайлбарлсан. Жинхэнэ төрх нь харагдахгүй учраас тэр хүн сайжрах боломжгүй. Хүмүүс намайг буруугаар бодчихно, хүмүүс намайг муухайгаар харчихна гэдэг өөрийнхөө алдаа дутагдлыг нуух нь өөрөө эргээд нөгөө нэг амьдрал тулгардаг асуудлууд маань дахин гарч ирээд байх нэ. За энийг бол яг сайн яруул нэлээ их юм ярих учраас ингээд орхив. За тэгэхээр төгс байж чадахгүй ч гэсэн үнэн байж чаднаа. Тийм учраас үнэн байгаарэ гэж байна. Аль болох тайлбар шалтгаан битгий хэлж байгаарэ тий. Одоо ингээд алдаа дутагдал чинь мэдэгдэжээд хахад тий үгүй би тийм учраас гэсэн тэр надад нөлөөлсөн гэдэг ч юм уу тий. Одоо ингээд арх удаг хүмүүс одоо миний ойр орчимд бас байна. Тэгээд юу гэмээр юм дээ. Хүмүүс намайг уулгачаад байна гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд шалтгаан тавьж байгаа тайлбар хэлж байгаа гэсэн үг. Гэхдээ яг үндэ тэр хүн өөрөө сонгосон гэсэн үг. Уух нь өөрт нь таалагдсан учраас тэрийг сонгосон. Гэх мэтчлэн ямар нэгэн буруу зүйл хийгээрээ хин нэгэнд буруугаа нэлзаагаад хин нэг нь надад нөлөөлсөн гэж ярьж тайлбар шалтгаан тоождог. Тэгэхээр энийгээ зогсоох хэрэгтэй. Тэгсэн юм уу? Үнэнгээсээ би тэгсэн юм чи одоо яах вэ тий? Харин тийм ээ одоо болмоор байна гэдэг ч юм уу. Тийм байдлаар яг үнэн байгаарай л гэж хэлж байгаа юм билэ. Тэгээд төгс биш байгаадаа бүү ичээ битээ санаа зовоорой гэж хэлсэн. Тэгээд хүмүүс ингээд зовдөг. Амьдралыг үнэхээр хэцүү юм байна. Үнэхээр болохгүй бүтггүй гэж зовдөг. Гэхдээ энэ нь бол өөрөө хүссэндээ зовох төлөвлөгөө гаргаад түндээ зовж идэг. Хүн өөрийгөө зовоодаг амьтан гэж ярьдаг штеп. Яг тэрэн шиг байсан. Тэрийг бол жишээгээр тайлбарлсан. Тэгээ асуудал тулгархаар зүхтчдэг. Тэгээ зүхтлэхгүй тэр асуудалтайгаа нүүр тулдаг байгаараа гэж хэлсэн. Тэгээд асуудалтайгаа нүүр тулаад алдаа дутагдлаа хүмүүсээр шүүмжээ сонсоо тий чи болохгүй байна, тэхгүй байна гэдгээ сонсоод тэгээд өөрийгөө өөрчлөх боломжтой. Тэгээ үннээрээ байгаарэ. Одоо ингэх юм да. Хэн болж төрөх нь бол хамаагүй. Хэн болж дуусахыг та өөрөө шийднэ гэдгийг бас хэлсэн. Тийм учраас өнөөдрөөс эхлээд яаж амьдрмаар байна, хэн болмоор байна, ямар ур чадвартай баймаар байна гэдгээ өөрөө сонгоод үхэхдээ яаж өнхөх, одоо сэтгэл хангалуун одоо энэ хорвоог орхиж чадах уу те хий гэсэн зүйлээ хийж чадсан уу гэдгийг өөрөөсөө асуугаарай гэж хэлмээр байна. За тэгээд яг лекцэн дээр болсон яриаг би жоохон өөрийнхөө өнцөг рүүгээ хувиргаж хэлж байгаа болохоор та бүхэн бас ойлгоорой.
Тэгээд лекцэн дээр байсан бол бас өөр талаас нь хүлээж авах байсан баг. Гэхдээ би яг өөрийнхөө хүлээж авснаа та бүхэнд ярьж байгаа шүү. Хэлсэн үгнүүдийг бичиж аваад тэрэн дээрээ тайлбарлаж байна. Тэгээд хүн өөрийгөө ухаантай, мундаг гэж бодож эхлэхэд хөгжгөө болдог, уруудаж эхэлдэг гэдгийг хэлсэн. Би бүгдийг чадах юм бэ, болох юм бэ гэж бодож эхэлжлээвэл асуудал байна. Тийм учраас чадахгүй гэдгээ мэдрэхийн тулд чаддгүй зүйл рүүгээ орж байгаарай гэж хэлж исэн. Тэг өөрөө сая фитнесийн тэмцээнд ороод тэргүүн барьцсан гэсэн. Одоо тэгээ усан бассейнаар хичээллээ. Дараа жил усан бассейны усан сэлэлтийн тэмцээнд орох ах гэж хэлсэн. Тэгээ энэ нь болохоор өөрийнхөө огт хийдэггүй чаддгүй зүйлүүдээ хийж өөрийгөө хинч биштэй чи бол юу ч чаддгүй гэдгийг ойлгуулах гэж хийдэг гэсэн. Тэгээд өдөр бүр би ингээд үнэхээр чадвар муутай, би хинч биш, би бол тэнэг, би бол мулгуу, надад мэдэх зүйл маш их байгаа гэдгийг сануулж байгаарэ гэж хэлсэн. Тэгэхээр төсөөлөл бодоол амьдрал сайхан болно доо гэж бодохоос илүү яг хийж байгаа үйлдэлээ өөрчлөх юм бол амьдрал чинь өөрчлөгдөн. Өнөөдөр та юу хийж байна? Үйлдэл чинь зөв байна уу? Үйлдэл чинь таныг хөгжүүлж чадах уу? Үйлдэл чинь таныг дараагийн түвшинд гаргаж чадах уу гэдгийг бас хийсэн. Тэгэхээр үйлдэл хийгээрэй. Тэг хүн хизээ хүн байхаа болдог вэ гэсэн чинь халамжлуулж эхлэхэд гинэ. Яг бол хүн халамжлалах юм бол хүн юм хийхээ болж эхэлдэг. Тэгээ юм хийгээ болж эхлэхэд хүн хүн болсны утга учираа мэдэрч чадахгүй гэдэг санааг илэрхийлсэн. За тэгээд дутуу юм ярьсан байвал манай лекцийг хамт сонссон хүмүүс бас комент үлдээж болно. Тэгээд өнөөдөр миний тайлбарсан ярианд хэрэгтэй зүйл байх юм бол бас шеэрлээд хуваалцаарай гэж хэлмээр байна. За сараа нэг иймэрхүү зүйлөө сонсчоод амьдралдаа бас хэрэгжүүлэхэд хичээдэг байгаа шүү. За баяртай.